За сайн байцгаана уу? Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл Дэлхийн банктай хамтран энэхүү хичээлийг бэлтгэж байна. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил зөрчлөх үйлчилгээний мэргэжсэн зөвлөх бэлтгэх сургалтын хөтөлбөрийн суурь ур чадвар. Модуль 2. Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөхөд ашиглагддаг онол үзэл баримтлал. За сэдв 2-ын 1 дээр бие хүний мэргэжлийн хөгжлийн үйл явц үе шатууд, сэдв 2-ын 2 дээр мэргэжил сонголтын онол үзэл баримтлал, сэдв 2-ын 3 дээр бие хүний сэтгэл зүйн шин чанарууд, сэдв 2-ын 4 дээр шийдвэр гаргалт гэх мэт сэдвүүдээр хичээл явагдана. За тус хичээлийн сургахуйн зорилго нь энэ модулийн төгсгөл та дараах зүйлсийг танин мэднэ. Бие хүний мэргэжлийн хөгжлийн үйл явц үе шатны тухай ойлголттой болох үе шат бүрийн онцлогийг цээжлэх, мэдлэг төлөвшүүлэх, мэргэжил сонголтын онол үзэл баримтлалын талаар мэдлэг төлөвшүүлэх, бие хүний шин чанарууд тэдний ялгааны талаар ойлголттой болох, шийдвэр гаргалтын тухай ойлголттой болох, үйлчлүүлэгчийн шийдвэр гаргах процессын талаар мэдлэгтэй болох. За түлхүүр өгөөд нь мэргэжлийн хөгжил, хөгжлийн үе шат, мэргэжил сонголт, мэргэжлээрээ суралцах, мэргэжилтэн болох, мэргэжилдээ дасан зохицох, мэргэжил сонголтын сэтэл, бие хүний шин чанар, нийцтэй байдал, ажил мэргэжлийн орчин, сэтгэл зүйн шин чанар, темперамент, шийдвэр гаргалт, шийдвэр гаргах үйл явц. За шалгах асуултууд нь 1-р нь 30-аас 45 насны хүний мэргэжлийн хөгжлийг тодорхойлно. 2-т нь мэргэжилдээ дасан зохицох үе шатанд хэдээс хэдэн наснд илэрдэг вэ? Түүний онцлог хэрэгцээ, шаардлага юу вэ? 3-т нь Холландын онолын үзэл баримтлал нь юу вэ? 4-т нь Parsons болон Холландын онолын үзэл баримтлалын ялгаа, анхаарах зүйлс нь юу вэ? 5-т нь бие хүний сэтгэл зүйн шин чанарын тухай ойлголт болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний уялдаа холбоог тайлбарлана. 6-т нь мэргэжил сонголтод харгалзан үзэх ёстой шинж чанарыг нэрлэнэ. Товч дүгнэлт нь бол мэргэжлийн хөгжил нь ажил хөдөлмөрийн амьдралын туршид үргэлжилдэг үе шаттай үйл явц юм а. Мэргэжлийн хөгжлийн үйл явц нь мэргэжил чиглэсэн сонирхол анхлан үүсэж бий болохоос эхлээд мэргэжлээ сонгох, сонгосон мэргэжлээ сурч эзэмших, ажиллах, мэргэжилдээ дасан зохицох, мэргэжиж хөгжих, улмаар мэргэжлийн чадварын дээд түвшин хүрэх үеийг бүхэлд нь хамаардаг. Холланд нь бие хүн ажил мэргэжлийг өөртөө хэрхэн тохируулан сонгох, ямар нөхцөлд хүмүүс ажил мэргэжлээсээ сэтгэл ханамж авах тухай асуудлыг судалдаг. Платоновын мэргэжил сонголтод темпераментийн шинж, бие хүний сэтгэл зүйн сэтгцийн үйл явцын онцлог, чадвах, үнэлэмжийн баримжаа, хандлага, мэргэжил сонголтын сэтэл, бие хүний зорилго, чиглэл, тэмүүлэл, сэтгц физиологийн эрүүл мэнд онцлог зэрэг сэтгэл зүйн шинж тодорхойлсон. Сэдв 2-ын 1 бие хүний мэргэжлийн хөгжлийн үйл явц үе шатуудаас. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйл ажиллагаа нь бие хүн мэргэжилтэн болж төлөвшөж хөгжих үйл явц, үйлчлэл, механизм, зүй тогтол, бие хүний мэргэжлийн хөгжлийн зам, маршрут, хямрал, өөрчлөлт, хөгжлийн стратеги, тактикийг судалдаг салбар шинжлэх ухаан юм а. Ажил мэргэжил судлалын судлах зүйл нь мэргэжлийн үйл ажиллагаанаас үүдэлтэй үзэгдэл, зүй тогтол, бие хүн, ажил мэргэжил хоорондын харилцан холбооны механизмыг судалдаг. За мэргэжлийн хөгжил нь ажил хөдөлмөрийн амьдралын туршид үргэлжилдэг үе шаттай үйл явц юм а. Бие хүний мэргэжлийн хөгжлийг нийтлэг үе шатуудад хувааж үздэг. Эдгээр үе шатуудад хүнд олон янзын хэрэгцээ үүсдэг. Өөрийгөө илэрхийлэх, нийгмийн, ажил мэргэжлийн аль нэг бүлэгт тариалагдах, өөрийгөө хамгаалах, аюулгүй байдлаа хангах гэх мэт. Судлаачдын үзэл баримтлалыг нэгдгэн авч үзвэл 6 үе шатанд хуваасан байдаг. Үүнд нэгт нь эхний үе шат буюу 25 нас хүртэл ерөнхий боловсрол болон дунд, дээд мэргэжлийн боловсрол эзэмшнэ. Өөрийн хэрэгцээ, боломжтой нийцэх ажил мэргэжлийн төрлийг ирж хайх. 2-т нь төлөвшлийн үе шат буюу 25-аас 30 нас. Энэ наснд сонгосон мэргэжлээ сурч эзэмших, мэдлэг чадвар туршлага хуримтлуулах, өөрийн авьяас мэдлэг чадвараа илтгэн харуулах, бусдаас хараат бус болох хэрэгцээ үүсэх, аюулгүй байдал, эрүүл мэндэ хамгаалахад анхаарч эхлэх. 3-т нь өсөлт дэвшлийн үе буюу 30-аас 45 нас. Мэргэжлийн чадвар дээшлэх, тушаал дэвших, ажлын туршлага хуримтлагдаж дадал суух, өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ нэмэгдэх, бие даасан байдал, нэр төрийг эрэл хийлэх, аюулгүй байдлаа хамгаалахаас илүүтэй цалин эрүүл мэндэд анхаарах. За хүрсэн бүхнээ хамгаалж хадгалах үе буюу 45-аас 60 нас.
Мэргэжлийн хувьд төгөлдрөж идэвхтэй хүчин чармайлт гаргаж тусгай сургалтын үр дүнд мэргэжлийн төвшнгөө дээшлүүлнэ. Мэдлэг чадвараа залуу үедээ дамжуулах эрэлт үүсэх, ажлын бүтээлч байдал тууштай нэмэгдэх, бие даасан байдлын дээд түвшинд хүрнэ, шудраг хөдөлмөрөөр амжилтанд хүрэхчдийг үнэлэх. Тавт нь буюу мэргэжлийн хөгжлийн тогтворцсон үе. Энэ нь 60-аас 65 нас. Ажилтан тэтгэврт гарахад бэлтгэгдэж, карьерийн хямрал үүснэ. Ажлын сэтгэл ханамж багасж, сэтгэл зүй физиологийн хувьд таатай биш нөхцөл бий болох. Цалингийн төвшнгөө хадгалах, нэмэгдэл орлого, тэтгэврт гарсныхаа дараа олоход анхаарал тавьж эхлэх. За 6-т нь тэтгэврт гарснаар ажилтны тухайн байгууллага дахь мэргэжлийн үйл ажиллагаа зогсно. Үйл ажиллагааны өөр төрөлд буюу хобби, өөрийгөө илэрхийлэх боломжийг нээгдэнэ. Мэргэжиж хөгжих үйл явц, танин мэдхүйн бие хүний нийгэмшил болон ажил мэргэжлийн онолуудыг харгалзан бие хүний онцлог тохирсон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг олон улсад үзүүлж байна. Бие хүний мэргэжлийн хөгжлийн үйл явц. Мэргэжлийн хөгжлийн үйл явц нь мэргэжилт чиглэсэн сонирхол анхлан үүсэж бий болохоос эхлээд мэргэжлээ сонгох, сонгосон мэргэжлээ сурч эзэмших, ажиллах, мэргэжилдээ дасан зохицох, мэргэшиж хөгжих, улмаар мэргэжлийн чадварын дээд түвшин, мэргэжлийн оройд хүрэх үеийг бүхэлд нь хамардаг. Мэргэжилтэн болж хөгжих үйл явцыг Америкийн сэтгэл судлаачид болон Австрийн сэтгэл судлаач, Голландын сэтгэл судлаач, Оросын сэтгэл судлаач нарын олон эрдэмтэд судалж насны байдлаас хамааруулан үечилж ангилсан байдаг. Бие хүний мэргэжлийн хөгжлийн үйл явц үе шатны талаарх эдгээр эрдэмтдийн үзэл баримтлалыг нэгтгэн дараах байдлаар томьёолсон. Сургуулийн өмнөх үе 0-6 нас хүүхдүүд мэргэжлийн сэдэв бүхий дүрт тоглоом тоглох мөн насан туршидын үйл ажиллагааг дуурайх тэмүүлэлтэй байдаг. Сургуулийн өмнөх насныхны хувьд адал явдалт буюу дүр бүхий тоглоомууд томоохон байр эзэлдэг байна. Эдгээр тоглоом нь ихэвчлэн мэргэжлийг баримжаалсан шин чанартай байдаг. Тухайлбал хүүхдүүд багш, худалдагч, жолооч, эмч, тогооч болж тоглох нь олонтаа. Хүүхдэд мэргэжлийн талаар зөв ойлголт төлөвшөхөд анхан шатны хөдөлмөрийн дадал чухал үүрэгтэй байдаг байна. Жишээлх юм бол хувцас арчилж тордох, гэртээ цэцэг тарьж ургуулах, өрөө тасалгаагаа цэвэрлэх, хувийн ариун цэврийг сахих, эцэг ихтэй туслах зэрэг нь хүүхдийн хөдөлмөрийн талаарх ойлголтыг баяжуулж, аливаа хөдөлмөрт эргээр хандах хандлага, сонирхлыг нь хөгжүүлдэг. Насан туршидын ялангуяа эцэг эх, багш, ойр дотны хүмүүсийн хөдөлмөрийн үйл ажиллагаа үлгэр дуурайл хүүхдийн цаашдын мэргэжлийн төлөвшөлд чухал нөлөө үзүүлдэг. Мэргэжлийн дүр бүхий тоглоом, хөдөлмөрийн анхан шатны дадал, насан туршидын хөдөлмөрийн үйл ажиллагаа зэрэг нь хүүхдүүдэд мэргэжлийн тухай зөв ойлголт, ажил хөдөлмөрт хандах эерэг хандлага, хүмүүжил төлөвшөл үүсэх үндэс суурийг бүрдүүлж өгдөг. За 1-7 дугаар ангийн сурагчид буюу 6-аас 13 нас. Энэ насныхны сэтгэл зүйн онцлог нь насан туршидыг дуурайх явдал байдаг. Мөн нэр хүнд бүхий тод томруу мэргэжлүүдийг сонирхох хандлага түлхүү илэрдэг. Үүнээс үүдэн тэд өөрсдийнхөө хувьд чухал хүмүүс болох багш, эцэг эх, ойр дотны хүмүүсийн мэргэжлийг сонирхож баримжаалах нь бий. 6-аас 13 насныхны өөр нэг онцлог нь амжилтанд хүрэх тэмүүлэл байдаг. Энэ нь юуны өмнө хичээл сурлагадаа амжилт гаргах хүсэл тэмүүлэлээр илэрдэг. Сургуульд судалж байгаа хичээлээ мэргэжилтэй холбон төсөөлөх, адилтгаж үзэх хандлага бий. Суралцах, тоглох, ажил хөдөлмөр хийх явцдаа хоримтлуулсан мэдлэг дуршлага нь тэдэнд өөрийнхөө чадах боломжийг алхамаар таньж мэдэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна. Өөрийгөө таньж мэдхийн хэрээр хүүхдүүдэд өөрт нь тохиромжтой мэргэжлийн талаар ойлголт төсөөлөл бүрэлдэж эхэлдэг. 6-аас 7 дугаар ангид хүүхдүүдийн чадвах нь хөгжиж улмаар чадвах шин чанараараа нэгнээсээ ялгарч эхэлдэг. Энэ үед мэргэжлийг эрхэмлэх үзэл нь өргөн хүрээтэй, баялаг агуулгатай болж хөгждөг. Хүүхдүүдэд сонирхлынхоо дагуу нэмэлт сургалт, дугуйлан зэрэгт суралцах хүсэл сонирхол үүсэж бий болдог байна. Сурлага болон хөдөлмөрийн үйл ажиллагаа нь хүүхдүүдийн мэргэжлийн талаарх төсөөллийг улам баяжуулж, бүтээлч шинжтэй болгодог. Энэ насны хүүхдүүдэд мэргэжлийг баримжаалсан зөгнөл хүчтэй хөгждөг. Эдгээр хүчин зүйл нь хүүхдүүдэд мэргэжлээ сонгоход нөлөө үзүүлдэг байна. За бие хүний хөгжлийн үйл явц үе шатуудаас 8-аас 9 дугаар ангийн сурагчид нь 14-өөс 15 насыг хамаарна. Энэ нас бол ажил хөдөлмөрт хандах хандлага, зан суртахууны суурь төлөвшин эхэлдэг хариуцлагатай үе байдаг. Мөн энэ насанд хүүхдүүдэд хувийн үнэт зүйл нь бүрлдэж бий болдог байна. 8-9 дугаар ангиасаа эхлэн хүүхдүүд судалж байгаа хичээл мэргэжилдээ илүү сонголттой хандаж эхэлдэг. Хичээлдээ сонголттой хандаж сонирхлынхоо дагуу нэмэлт хичээл дугуулan хөгжүүлэх сургалтуудад суралцаж бие даан хөгжих явцад хүүхдүүдэд мэргэжил чиглэсэн хүсэл тэмүүлэл төлөвшөж бий болдог.
Энэ нь хичээл сурлагадаа мэргэжлийн сэтлэлтэй хандах шинэ хандлагыг төрүүлдэг бөгөөд хүүхдүүд мэргэжлийн илүү тодорхой сонирхож эхэлдэг. Энэ бүхний үр дүнд хүүхдүүдэд хүсэж тэмүүлж байгаа мэргэжилтэн шаардлагатай чадвах шинж чанар бий болох илэрч хөгжих нөхцөл бүрддэг байна. Сонгосон мэргэжлээрээ суралцах үе буюу 16-аас 23 нас. Энэ бол сонгосон мэргэжлээ сонгож суралцаж эзэмших үе байдаг. Зарим нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд, зарим нь мэргэжил олгох дамжаанд, зарим нь коллеж, ихтэй сургуульд суралцаж сонгосон мэргэжлээ эзэмшдэг. Хүүхдүүд энэхүү мэргэжил эзэмшүүлэх сургуульд элсэж орсноор сурагч ахуй үеэ үдэж хүсн тэмүүлж байсан ирээдүйтэйгээ тулгардаг. Мэргэжлийн дагуу суралцах ихэнх үедээ зарим нь сонгосон мэргэжил, сонгосон сургуульдаа сэтгэл дундуур болж сонголтоо засан залруулахыг эрмэлзэж байдаг. Гэхдээ суралцах явцдаа тэдний ихэнх нь өөрсдийн сонголттой итгэлтэй, сэтгэл ханамжтай болдог байна. Мэргэжлийнхаа дагуу суралцаж байгаа оюутан залуучуудад сонгосон мэргэжлээ наривчлан тодотгох, мэргэжилтэд сурч эзэмших, мэргэжилтэнд шав орох, судалгааны ажлын сэдэв, эрдэм шинжилгээний удирдагчаа сонгох, мэргэжилт чухал шаардлагатай чадваруудыг сурч эзэмших, дадлаг хийх объектыг сонгох, хөгжлийн бүлэгт орж ажиллах, мэргэжлийн ажилд өөрийгөө бэлтгэх зэрэг үндсэн асуудлууд тулгардаг. Сонгосон мэргэжлээрээ суралцсан мэдлэг чадвар дадал хуримтлуулж мэргэжил шаардлагатай шинж чанаруудыг эзэмшихийн хэрээр өөрийгөө мэргэжилтэн гэж үзэх хандлага төлөвшдөг. Мэргэжилдээ дасан зохицох үе буюу 18-аас 25 нас. Энэ бол сургуулаа төгссөний дараа эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эхлэх үе юм а. Ийхүү оюутан ахуй үеэ үдэж нийгмийн мөн мэргэжлийн шинэ орчинд ордог. Янз бүрийн насны хүмүүсээс бүрдсэн хамт олонтой шинэ харилцаанд орж ажилладаг. Ажлын хамт олонны харилцааг ойлгож мэдэх, өөрийнхөө нийгмийн шинэ үүрэгт дасан зохицох үйл явц явагддаг. Нөгөөтэйгүр оюутан ахуй үед мэргэжлээ сурч эзэмших, танин мэдэх үйл ажиллагаа зөнхөлж байсан бол мэргэжлийнхаа дагуу ажиллаж эхэлснээр мэргэжлийн үйл ажиллагаа зөнхлөх болж мэргэжлийн харилцаанд ордог. Энэ үед мэргэжлийн үйл ажиллагааг тогтсон арга технологи журмын дагуу гүйцэтгэж суралцдаг. Үүний зэрэгцээ өөрийн хувь шинж чанар онцлогийг мэргэжлийн үйл ажиллагаа болон мэргэжлийн орчинд зохицуулж сурдаг байна. Мэргэжилдээ дасан зохицох үйл явцдаа мэргэжилт нь мэргэжлийн үйл ажиллагааны дадал, туршлагыг хуримтлуулж улмаар мэргэжлийн ажил үүргийг бие даан гүйцэтгэх чадвартай болох суурь тавигддаг. Мэргэжиж хөгжих үе 25-аас 38 нас. Энэ үед мэргэжлийн үйл ажиллагааг бие дааж гүйцэтгэхэд суралцсан мэргэжлийн мэдлэг чадвар дадлыг эзэмших хэмжээгээр мэргэжилтний мэргэжиж хөгжих үйл явцыг эрчимтэй явагддаг. Үүний үр дүнд мэргэжлийн үйл ажиллагаа доктортой илүү оновчтой аргаар гүйцэтгэдэг болдог. Ийхүү мэргэжлийн үйл ажиллагаанд докторцсноор мэргэжилтний орчинтойгоо харьцах болон өөртөө хандах хандлага нь мэргэжлийн шинж төрхийг олдог байна. Мэргэжиж хөгжих явцдаа мэргэжилт нь мэргэжлийн үйл ажиллагааг мэдлэг чадвар туршлагадаа тулгуурлан өөрийн гэсэн арга барил технологиор гүйцэтгэх түвшинд хүрдэг. Энэ бол мэргэжиж хөгжих үйл явцын эхний шат юм а. Мэргэжилт нь цаашид мэргэжлийн чадвараа тасралтгүй дээшлүүлж ажил үүргээ гүйцэтгэх арга технологио хөгжүүлснээр мэргэжилтний хувьд өөрийн гэсэн байр суурьтай болдог. Ажлын бүтээмж чанар нь өндөр түвшинд хүрч аливаа ажил үүргийг жинхэнэ мэргэжлийн түвшинд гүйцэтгэх чадвартай болж хөгждөг. Энэ нь мэргэжиж хөгжих үйл явцын 2 дахь үе бөгөөд жинхэнэ мэргэжилтэн болж төлөвшөж байгаа явдал юм а. Мэргэжлийн чадварын өндөр түвшинд хүрэх үе 38-аас 55 нас. Энэ үед мэргэжилт нь мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшиж мэргэжлийнхаа оройд хүрдэг. Мэргэжилдээ өөрийгөө зориулан мэдлэг чадвараа байнга хөгжүүлэн төгөлтөржиж байдаг. Бүтээлч эрч хүчтэй хүмүүс л мэргэжлийн хөгжлийн энэхүү дээд түвшинд хүрдэг байна. Чадварын өндөр түвшинд хүрсэн мэргэжилт нь мэргэжлийн ажлыг дээд зэргийн бүтээмжтэй өндөр үр дүнтэй гүйцэтгэдэг бөгөөд ердийн жишгээс үлэмж дээгүүр чадвартай байдаг. Чадварын өндөр түвшинд хүрснээр мэргэжилт нь байгаа байдлыг төгөлтөржүүлэх хязгаарлалтыг давж гарах бүтээлч тэмүүлэлтэй болдог байна.